5-7 хувьцаат компаниуд бас одоо өмнө аймгийн хамгийн томоохон за тэгээ хамгийн олон жил одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм уурхаанууд гэж байна. Тэгэхээр хувьцаат компани нээлттэй компанийн хувьд бол 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр яг ямар одоо зорилттой байна? Өмнөх онтой харьцуулахад өсөлт ямар байна гэж харж байна? За манай компанийн хувьд бол энэ жил одоо 60 дахь жилийнхээ ойг хөвтөж байгаа энэ компани. За Монголын уулуурхайн салбарт бас 100 компаниудын нэг. За 2026 онд бол бид нар нийтдээ 6.6 сая тонн үрс за экспортлохоор бол төлөвлөн ажиллаж байгаа. За эхний одоо 4 сарын байдлаар бол бид нар 2.4 сая тонн үрсийг бол экспортод гаргацсан. За төлөвлөгөөний биелэлд бол одоо энгийн явж байгаа. За энэ бол яг нийтээр бол мөнгөдрөмт хятад улсын одоо нүүрсний эрэлтийн бол үнийн үед бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илүү тогтвортой. Үнийн үед бас арай илүү харьцангуй боломжийн юм цаг хугацаа бас болж байна. Тийм учраас Монгол улсын хэмжээнд гарч байгаа нүүрсний экспорт өөрөө бас тун харьцангуй сайн байгаад одоо холбогдуулан манай компани үйл ажиллагаа бас тун одоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол тун дажгүй хэлбэртэй явж байна. Яг өнгөрсөн оны ихээр бол нөгөө олон улсын зах зээл дээрх одоо нүүрсний ханшийн уналтаас шалтгаалаад компаниуд бол одоо бас төлөвлөгөөгөө биелүүлэхэд нэлээд хүндрэлтэй сорилттой жил болох нэ гэд яригдчихсэн. За тэр одоо нөхцөл байдлыг даван туулаад өнөөдөр бол харьцангуй одоо санхүүгийн үзүүлэлт сайжирсан явж штэ. Тэгэхээр цаашдаа яг одоо өнөөдөр 60 жил үйл ажиллагаа явуулсан уурхай хувьд ер нь урт хугацааны төлөвлөлт яг ямар байна? Шинээр одоо нэмж одоо стандартаа тий одоо нөөцөө тогтоолох уу? Үйлдвэрийн хувьд яг ямар одоо төсөөлттэй байна? Уурхай хувьд. За манай компанийн хувьд бол нийтдээ 160 орчим сая тонн нүүрсний бол нөөцтэй. За тэгэхээр бид нар цаашдаа бол илүү одоо уурхайн одоо тэг давхрынхаа нүүрсийг илүү чанарыг баталгаажуулах түүндээ одоо олборлтын үед орж ирэхэд одоо технологи шаардлагатай баяжуулах үйлдвэр илгүүлэх гээд одоо уурхайн одоо дараачийн одоо тэзүү болон ажиллахын тэзүүг яг одоо өнөөдрийн байдлаар бол одоо эрс байдлын одоо зөвлөлт өгчихсөн одоо батлуулахаар хүлээдэй явж байна. Тэгэхээр одоо төлөвлөгөөнд би батлагдах юм бол бид цааш тааших хөрөнгө оруулалтуудыг бас хийж за уурхайн үйл ажиллагааг дараачийн одоо жилүүдэд илүү доктортой үйл ажиллагаа явуулах чиглэлээр бол анхаарч ажиллахаар төлөвлөж байна. За Өмнөг аймгийн одоо 51% маань манай компани 51% маань Өмнөг аймаг маань эзэмшдэг. За тэгэхээр 51% оролцоогоор бол одоо Өмнөг аймгийн одоо сүүлийн одоо 20 жилийн одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын одоо гол суурь болж ирсэн. Цаашлаач одоо манай компанийн хувьд үйл ажиллагаа илүү доктортой явуулж зах зээлийн одоо энэ өсөлттэй байгаа доктортой байгаа цаг хугацаанд илүү ашиг орлогыг илүү олж Өмнөг аймгийн одоо 83 мянган иргэний одоо эзэмшиж байгаа энэ хувьцааны үр өгөөжийг илүү өндөр байлгахыг одоо зорж ингэж ажиллаж байна. За одоо зах зээлийн одоо маш том асуудал гэвэл яах аргагүй ялангуяа уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд бол дизель түвшний үнийн өсөлттэй газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт байж байгаа. Тэгээд одоо нөхцөл байдал бол бас тийм тодорхой биш байна. 5 дугаар сарыг дуустал дизель түвшний үн өсөхгүй гэсэн мэдгдлийг бол аж үйлдвэр эрс соёлын яам өгсөн. Гэхдээ бодитоор яг үйл ажиллагаа явуулж байгаа тий одоо тээвэр хийж байгаа бүтээгдэхүүн экспортлж байгаа компаниудын хувьд нөхцөл байдал яг ямар вэ? За бодит нөхцөл байдал дээр бол түвшний өөрийнх нь одоо нэгж бүтээгдэхүүнийг олборлож байгаа мөн тээвэрлж байгаа өртгийн одоо энэ нь бол 40 орчим хувийг бол түвшин зард эзэлж байгаа. Гэхдээ зэрэг энэ 40% үзүүлж байгаа бүтээгдэхүүний энэ үний одоо 86-87% энэ өсөлт нь өөрөө энэ манай бүтээгдэхүүний нийт уурхайн өртгийг бол одоо 30-аас дээш хувиар өсөж байгаа ийм үзүүлэлтүүд бол гарч ирээд байгаа. Тэгэхээр бид нар бол одоо өөрийн одоо гэрээт одоо туслан үзэх компаниуд, тээвэрлэгч компаниудтайгаа бол энэ нөхцөл байдлыг бол одоо өөрсдийн эдийн засгийн төсөл боломжоор тулгуурлан даван тулгаар бол хамтран бол ажиллаж байгаа. За саяны сүүлд хийсэн мэдглийн дагуу бид нар бас энэ 5 сарын одоо түвшний үнийг бол харьцангуй бас доктортой байх нь гэж бол тооцоолж байна. Тийм учраас бас энэ дээр бол манай олборлтын үйл ажиллагаа илүү жигдрүүлэх гэдэг энэ тал руу анхаарч байна. Энэ нөхцөл байдал бол удаан хугацаанд үргэлжлүүл одоо Монголын бүтээгдэхүүний одоо өртөг нэмэгдэж за өртөг нэмэгдэж одоо уурхайн өөрийнх нь олдог одоо ашигын хэмжээ буурч байна. Хэдий зэрэг талын одоо нүүрсний зах зээлийн ханш өөрөө ямар байх нь энэ дээр өсөлт гарч ирж чадах нь гэдэг дээр бол бид нэр бас ажиллаж байна. За манай компанийн хувьд бол одоо биржээр Монголын уулуурхайн биржээр нүүрс дамжуулж нүүсээ 100% зарж байгаа учраас бол одоо зах зээл дээрх өрсөлдөөний үнийн өсөлтөөс бол харьцангуй бас 2025-6 онд бол бас үнийн өсөлтийн үед бас харьцангуй сайн байгаа. Тийм учраас бас тодорхой хэмжээнийхээ одоо бас зарлалын өсөлтийг бол даван туулах бас боломжтой бас харагдаж байгаа. Тэр 26 оны хувьд бол үндсэндээ санхүүгийн үзүүлэлт бол харьцангуй одоо төлөвлөсөн хэмжээнд байх боломжтой. Тий, 2026 оны үзүүлэлт бол одоо одоогийн эхний үеийн байдлаар бол бидний яг төлөвлөгөөнийхэн дагуу бол юм явж байна. Тэгэхээр оны төсөл рүү одоо энэ эдийн засгийн нөхцөл байдал доктортой байж чадвал бид зөрсөндөө бол хүрч чадна гэж харж байна. Болцсохгүй эрсдлүүд дээр юу гэж харж байна? За болцсохгүй эрсдэл бол яалтчгүй одоо энэ геополитикийн асуудлаас үүсэж байгаа түвшний асуудал байна. Тэгээд энэ дээр бол бид нар яг өртөг зардлын одоо хамгийн гол эрсдэл байна. Нөгөө талдаа бас
Бүдүүн хятад улсын одоо нүрсний өөрийнх нь одоо эрэлт хэрэгцээ хэр их байх нь одоо бидний бас одоо таамагч чадахгүй байгаа ийм зүйл байна. Тэгэхээр одоогийн байгаа цаг хугацаанд дээр илүү доктортой ажиллах гэдэг энэ зарчмууд бол одоо компани богино хугацааны төлөлтийг үл хийсэн ингэ явж.